Намрын яадаг сарын 22-ны өдөр Бурхан багшийн эхийн ачийг хариулсан их дүүчин өдөр тохиож байна. За тэгээд энэхүү өдөр маань Монголын Бурханы шний төв гандан дэвшлэн хийд болоод Монголын Бурханы шний бусад сүм хийдүүдэд буян номын олон үйл ажиллагаа зохион байгуулагдана. За тэдгээрээс гандан дэвшлэн хийдэд зохион байгуулагдах үйл ажиллагаа нь өглөө 6 цагаас эхлээд орой 17 цаг хүртэл үргэлжлэхээр ийм үйл ажиллагааг манай гандан дэвшлэн хийд маань төлөвлөн ажиллаж байна. За өглөө 6 цагаас тэргүү хамлам, хамт номон хаан, лаарамб, жавсан дорч хамлам маань нийт зүсгтэн олнууд болоод лам хуврагуудад их хөлөгний тэтгэн ариусгын сангаварыг өглөө 6 цагаас айлдж эхэлнэ. За тэгээд мөн өдөр насны авшгийг одоо зүсгтэн олондоо ингэж өгтэйгээр ингэж төлөвлөсөн байгаа. За мөн тэргүүлэгч Батсангал нам маань асрал инэрлийн сэтгэлийг хэрхэн хөгжүүлэх вэ? Асрал инэрлийн сэтгэл гэдэг маань юу вэ гэдэг ийм сэтгэлийн талаар ойлголт өгөх ийм лекц семинар маань энэ Бат цагаан дуганд маань зохион байгуулагдахаар төлөвлөгдөд байна. Үдээс хойш болж байгаа нэг үйл ажиллагаа нь нийт сүсгтэн олон болоод Бурханы шний лам хуврагууд за ер нь бүхий л хүмүүс нээлттэйгээр зохион байгуулагдаж байгаа нэг үйл ажиллагаа нь эцэг эхийн ачийг хариулах майн хөгжөөх үйл ажиллагаа байж байгаа. За тэгээд энэ ер нь бол энэ майн хөгжөөх соёл за майнын соёл гэдэг зүйл маань манай монголчуудын хувьд их өргөн дэлгэр за тэгээд хуучин цагт л нийтээрээ үйлддэг байсан одоо буйны нэг арга хэмжээ нь байдаг. За тэгээд тэр бүх зүйлүүдээс улбаалаад манай гандан дэвшлийн хэд маань эцэг эхийн ачийг хариулах майныг энэ Бурхан багшийн эхийн ачийг хариулсан намрын яадаг сарын 22-ны өдөр нийт сүсгтэн олонныхоо хамтаар зохион байгуулж хөгжөөё гэж байна. За тэгээд гунгаач хойлон татсан маань энэ одоо биднээсээ энэ зүүн гарталд маань байж байна. За тэгээд энэ майн хөгжөөх ёслолын үйл ажиллагаа маань болох юм аа. За ингээд манай ганданд Бурхан багшийн эхийн ачийг хариулсан их дүүчийн өдрүүдэд мөн хурал номын үйл ажиллагаа явагдана. За тэдгээр хурал номын үйл ажиллагаа нь юу юм бэ гэхээр дэмчгийн чог хурна, Бурхан багшийн чог хурна. За тэгээд Бурхан багшийн чогийг гэхэд манай гандан дэвшлэн хийд маань жилдээ 2 удаа хурдаг. Буян номын хурлын зан үйлийн үйл ажиллагаанууд маань мөн явагдаж байдаг. За нийтэд зориулсан зан үйлийн талаар түрүүнд дурдсан бол одоо ламнар шашны зүгээс Бурханы шний уншлаг зан үйлүүд маань юу ах вэ гэхээр гандан дуган болоод очир дарын дугандаа дэмчгийн чог, Бурхан багшийн чог гэд 2 чог хурна. За тэгээд Бурхан багшийн чог маань чогийг бол манай гандан дэвшлэн хийдэд жилдээ 2 удаа хурдгийн нэг өдөр нь энэ намрын яадаг сарын 22-ны өдөр Бурхан багшийн их дүүчин өдөр эхийн ачийг хариулсан их дүүчин өдөр тохиож байгаа. За тэгээд тийм болохоор мөн зүсгтэн олон та бүхнийг ч гэсэн эцэг эхийнхээ ачийг хариулах мөн дурдан санахын тухайд одоо энэ бүх хурлын зан үйлүүдэд мөн оролцох боломжтой юм а гэдгийг мөн айлтгаж байна. Намрын яадаг сарын 22-ны энэ өдөр зүсгтэн олон та бүхнийг гандан дэвшлэн хийдийн үйл ажиллагаанд оролцохыг урьж байна. За мөн эцэг эхийн ачийг дурдан санаж гэр орондоо ч гэсэн зул хүчээ өргөөд мэддэг майн мэгзмээ уншиж буян хураагаараа гэж та бүхнийг уриалж байна.